Самбацгаано налагчуудаа хайр түгэе мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ энэхүү гайхалтай цэцгийн баглагаар эрхэм хайртай гэргийн нар мандахта хурмын 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Чамдаа хязгааргүй хайртай шүү гэсэн Хань Батбаатарын хүсэлтээр хамтдаа дотгошоорж гэргийд нь гинтийн бэлэг барьцгаая. Алхан зүрхний соронзон миндэхөө Сайн байна. Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр нэгэн эрхэм байгууллага тэр дандаа үзэсгэлэнтэй бүсгүй нар мандах хэмээх таныг зарим хүрэлцэн ирээдээд юуны өмнө ихчтэй өнөөдрийн мэнд хүргээ ажил алба тавтай байна. Тавтай сайхан та нар ажилласан мэдтэй. Тавтай сайхан байна. Та нар мандах ихч ажиллаа хийгээд тун завгүй байхад нь учиргүйгийн цэцэг бичлэг болчоор их гайхаж байгаа болов гэж бодож байна. Ирсэн хэрэг явдлаа танилцуулъя. Манай хамт олноор дамжуулж танд маш гоё цэцгийн баглаа 99 ширхэг аз жаргалыг бэлэгдсэн сарна цэцэг ирсэн байна. Тэгэхээр бичлэгнийхаа эхэнд хоёулаа нэг дурсамжийг хуваалцах нь зүйтэй болов гэж бодож байна. Өнөөдөр миний ихч 1-р сарын 22 нь таны хувьд ямар өдөр вэ? Өнөөдөр миний гэр бүл болсноо 25 жил. За тэгэхээр яхад тэгэхээр ирсэн хэрэг явдал маань ч гэсэн яг энэ түүхэн үйл явдалтай холбоотой гэд хэлчихвэл буруудахгүй байхаа гэж бодож байна. Тэгээд дүүн цэцгийн баглааг нь өгөхөөс өмнө танд хаяглан ирсэн сайхан сэтгэлийн үгийг бас уншиж айлтгая. Танд болон танаа гэр бүлийг баярлуулахаар маш гоё цэцгийн баглаа хинээс ирсэн бэ гэдэг нь тэр цаг мөчид тодорхой болох юм шиг үнийгч. Гэрт минь нөмөр гарт минь түшиг энэхэн биеинд минь чимэг болж яваа. Эрхэм хайртай гэргийн минь чамдаа гэж хаягалсан байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил тулж зогсох баган минь үл таних нэгнээс өөрдийн минь хайрын эзэн болсон үлэмжийн сайхан чамаараа нартад би чинь гойж явдаг юм шүү. Хосоор амьдрах тавиландан мөрөн түшиж хорвоогийн жаргал цэнгэлийг би биесийн амталж хаан богойч хатан сүйхээр хайрын амьдралаа эхлүүлсэн 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Хязгааргүй их хайртай шүү. Дутуу бүхнийг дүүрэн болгохын төлөө байхгүй бүхнийг бүтэн болгохын төлөө хантайган хамт хичээж алтан дэлхийд намайг аав болгож амнаасаа ам тасалсан аз жаргалын цэцэг чамдаа талархаж явдаг шүүгээд энэ цаг мөчид ойн баярын мэндийг хүргэж Хань Батбаатарын зүгээс илгээсэн байна. Танаа гэр бүл сайн сайхныг хүсэж цэцгийн баглааг өргөн барья. Хүлээн авна уу? гэр дүрингээ татуулсан гэрги замдам бүсгүй чимэндээ гიშгсэн газар таа цэцэг ургуулсан Гадаа маш хүйтэн ч гэсэн сэтгэлд маш гоё халуун булан мэдрэмжийг төрүүлэх 25 жилийн хайрын амьдрал гэдэг ээдээ тунчиг сайхан болов гэж бодож байна. Эр хүн амьдралыг бүтээж харин эхнэр хүн түүнийг өнгөлдөг гэдэг. Ингээд харахад та хоёрын над жаргалтай амьдралын түүхэн гэрч болсон алаг сайхан өрсөд нь аав нь гэдэл одоо энэ бичлэгийг бас үзээд сууж байгаа болов гэж бодож байна. Хайртай гэр бүл болон хандаж гоё талархал дэвшүүл. Яг одоо маш их баяртай их гоё мэдрэмж байна. Хандаа маш их хайртай шүү. Гэр бүлөөр хүүхдүүдэд маш их хайртай шүү. Нэг л хэлээ та. Нийлгээ авахд мэдээж бас гинтийн бэлэг танд таалагдсан баха гэдэг итгэлтэй байна. Тэгээд хань нь хэлэхдээ аавынхаа голомтонд эрхэлжсэн алаг нүдэн охин амьдралынхаа хань олгож авсан ахыхын хувьд амьдралын хамгийн том сонголт хамгийн том бэлэг миний хань л байсан гэсэн. Тэгээд нартад чамтайгаа дандаа л аз жаргалтай байхыг чин сэтгэлээсээ хүсдэг учраас миний хань өргөө гэрийнхэн гэрэл гэгээ байж үрд бидний ханд дөрөг дэрүүлийг байгаарэ гэсэн байна. Тэгээд өнөөдрийн сайхан баяр өдрийн мэндийг танаа гэр бүл дахин дэвшүүлж Батбаатарын хэмээх өрхөөл эрүүлийн хийх хүсье минь их сайхан баярлалаа. Маш их баярлалаа. Алаг дэлхийг гэрээ